За бүгдэнд нь орой минь өнөөдрийнхаа хичээлээрээ хэдүүлээ 6 сая үзэлтийг аваад байгаа. Яг даалт ухамсар яаж ажилдаг вэ гэдэг тэр видеог тайлбартаагаа орчуулгатаагаа үзэх болно. Тэгэхээр маш анхааралтай. Ерөөсөө хаанч яригдаагүй ийм хичээл яг ийм видео болох гэж байна. Тийм учраас сайхан анхаарлаа хандуулаад суугаарай манайхаа. За дэлгэгц харагдаж байна уу манайхаа? Одоо энийг учрах чадвар сайн ойлгохгүй шүү. За манайхаа дэлгэгц харагдаж байна уу? Орой минь харагдаж байна. За Start to think about their problems. Those problems are connected to certain memories. хамоор нь харагдахгүй байгаа тий. And those memories are connected to certain people and things. Your brain is like an old tape recorder that plays back to you the same cassette over and over every day. If your brain is the record of the past, then the moment you start your day, you are already thinking and living in the past. Each one of your memories has emotion, and the emotions are the final product of past experiences. За энэ хүртэл видео харагдаж байна уу манайхаа? За явлаа шүү манайхаа. Энэ ямар хэлээр энэ Харагдаж байна. юу орчуулад байна энэ? Окей. За энэ дээр харагдаж байна те. За бид нар даалт ухамсараа програмчлахын тулд хүмүүсийн хамгийн ихний хийдэг буруу алхам бол утсаа хараад хамгийн түрүүлж бид нар өдөр болгон улиг болсон сөрөг бодлыг боддог. Тэр маань хүмүүсийн хамгийн их хийдэг алдааны нэг. Тэгэхээр хамгийн түрүүлээд энэ дээр харагдаж байгаа энэ анхаарлын тэмдэгтээ энэ зүйлүүд байгаа маань хамгийн түрүүлээд би орноосоо бослоо. Энэ орноосоо бослоо. Утсаа орлоо. Өчигдрийн бодлыг бодлоо. Проблем буюу асуудлыг бодлоо. Энэ бол би даалт ухамсартаа өгж байгаа хамгийн буруу сигнал өглөө босонгуудаа тийм юмыг бодохгүй гэсэн санааг энд хэлж байгаа гэсэн үг. So the moment you recall the memories of your problems, all of a sudden you feel unhappy. You feel sad. You feel pain. How you think and how you feel creates your state of being. In other words, за тэгэнгუутаа энэ сөрөг зүйлүүд маань бид нарын юуг бүтээдэг гэж юм те. Сөрөг бодлуудыг тэгээд сөрөг бодлоосоо сөрөг мэдрэмж бий болдог байна. Гэхдээ бид нэр сөрөг зүйлийг бодно. Өчтөр нэрийн ингэсэндээ эсвэл өчтөр нэг хүнтэй маргалцснаа ч юм уу ингээ бодлоо. Түүнээс болоод сөрөг мэдрэмж төрнө. It creates your character. If your entire state of being when you start your day is in the past, it means your past sooner or later will become your future. За тэгээд бид нар ингээ өнгөрсөндөө л байгаад өчтөр мэдэрсэн мэдрэмжээ дахин мэдрээд байх юм бол энэ бид нарын характер буюу зан чанар болно. За ингээд зан чанар буюу тэр өчтөрийнхөө төлөвдөө тэр нэг сөрөг төлөвдөө тэр нэг уйтгартай гунигэлсэн төлөвдөө байгаад л байх юм бол тэр зүйл бид нар тэр зүйлийг өөртөө татаж авчирнаа гэж юм. For example, something that happened yesterday made you angry. Today you wake up and think about it and you feel angry again. Keep doing this for 2 days and people will think you are having a bad day. Keep doing it for 1 week and people will think you're in a bad mood. If you За тэгэнгүүт өчтөр чи нэг юмд уурлаа. За тэгээ өвөнд өглөө босоод ирэнгуутаа та уурлаа. За тэгээ энэ ууралсан төлөвтөө та 2 өдөр явлаа. 2 өдрийн дараа таны mood буюу таны байгаа байдал тийм ууртай гонигтай болоод эхэлнэ. Тэгээ хүмүүс таныг юу гэж хүлээж авах вэ гэвэл энэ угаасаа ууртай хүн. Энэ угаасаа л ийм хүн гэж хүлээж авна гэсэн үг. Тэгэхээр таны тэр удаан байгаад байгаа тэр mood буюу тэр байдал маань төлөв байдал маань таны зан чанар байгаа тийм персона болж хувирна. Таны байгаа байдал болж хувирна. Continue long enough, soon anger will become part of your character. За ингээд удлаа тэгэнгуутаа уур бол таны юу болж эхэлнэ. Таны характер буюу зан чанар болж эхэлнэ. You will be known as someone who is always angry. So as you can see, your thoughts have something to do with your destiny. This means if you keep thinking in the past, you're going to keep creating the same life. Without even realizing, you keep creating the same life that you don't even like. За тэгэнгуутаа бид нар хэрвээ ингээд өнгөрсөн дээрээ л байгаад ах юм бол бид нар өөрийнхөө энэ
одоо энд бичигдсэн байна те. Destiny буюу өөрийнхөө хувь тавиланг бүтээн. Тэгэхээр та ингээд өнгөрсөн дээрээ л байгаад ах юм бол өнгөрсөнд болсон үйл явдал нь дахиад яг тийм үйл явдлыг л татаад байна. Юу ч өөрчлөгдөхгүй гэсэн үг. Хэрвээ тэр нь муу юм байсан ч гэсэн татна. Бид нар нөгөө нэг манифест хийн ямар нэгэн зүйлийг татна гэхээр заавал эерэг сайн зүйлийг л татдаг юм шиг боддог. Гэтэл бид нар муу зүйлийг ч гэсэн татдаг. That's how it usually happens. You check your Instagram, check your WhatsApp, read a few emails or texts, then you check the news, and now you finally feel really connected to everything that's known in your life. After that, you go through a series of routine behaviors. You get out of bed on the same side, you go to the toilet, you get a cup of coffee in your favorite cup, you take a shower, you get dressed, and you take the same bus or drive to work the same way. Finally, you get to work and you see the same people that push the same emotional buttons. When the work is done, you hurry back home to do the same things all over again tomorrow. This За ингээд өглөөнөөс бослоо, ижлэхэн зүйлийг бодлоо, ижлэхэн кофегоо уулаа, ижлэхэн автобусанд асуулаа, тэгээд ажилдаа очлоо, ижлэхэн хүмүүстэй уулзлаа, ижлэхэн одоо төлөвтэй байлаа. Ингээд гэрлүүгээ харьлаа. Ингээд дахиад маргааш. Инхээр яг л нэг ижлэхэн нэг циклээр яваад байна гэсэн үг. becomes your routine. And routine works like a computer program. And now you have lost. За тэгэн гутаа энэ зүйл таны өдөр тутмын одоо рутин болж эхэлнэ. Рутин болно. Тэгээд рутин буюу таны өдөр болгон хийдэг зүйл чинь яг компьютер ийм програм шиг. Your free will to a program. It is no longer you who runs the show, but the subconscious program. 95% of who we are by the time we're 35 years old is a memorized set of behaviors, emotional reactions, unconscious habits, hardwired attitudes, beliefs, and perceptions that. За тэгэн гутаа бид нарын хамгийн их сонссон буюу 95% нь бид нарыг далд хумсар удирдна. За тэгээд бид нар одоо 35 настай болоход бид нарын зан чанар, бид нарын одоо мэдрэмжүүд, тэгээд бид нарын одоо мэдхгүйгээр хийдэг, ухамсаргүйгээр хийдэг зуршлууд, за тэгээд шинж чанарууд, тэгээд итгэл үнэмшлүүд, тэгээд бид нарын харах өнцгүүд бүгд далд хумсрын тусламжтайгаар бид нар дээр ингээд бичигддэг. Өөрөөр хэлэх юм бол бид нар програмчлагдсан робот болж хувирах нэ. Function like a program. So then you can say with your 5% conscious mind, I want to be healthy. I want to be happy. I want to be free. But the body is. За тэгэн гутаа бид нарын үлдэж байгаа 5% дээр нь бид нар юу гэж бодоод байдаг вэ гэхээр тэ сайн хүн болохын тулд бид нар би бол одоо тэ эрүүл хоололдог. Би бол одоо аз жаргалтай байхыг хүсэж байна. Би бол одоо тэрийг хүсэж байна, энийг хүсэж байна гэд ингээд яхав ч уу гэж яриад байдаг. 5%-аа л ярьдаг гэсэн үг. Run by a different program. You are putting the 5% conscious mind against the subconscious mind, which is 95%. This is like putting an average skinny guy against an Olympic level power lifter in a weightlifting competition. No wonder you can't make changes. За тэгэн гутаа бид нарын ил ухамсар 5% далд хумсар бол 95%. За энэ нь яг энэ зурган дээр харагдаж байгаачлан одоо энэ жижигхэн байгаа хүн болохоор 95% буюу гэтэл бид нарыг одоо дээрээс маань дараад байгаа удирдах байгаа зүйл маань энэ одоо маш хүнд гантел буюу 95%-ийг бид нарыг удирдах байгаа гэсэн үг. And end up going back to the old program and creating the same life. So then how do you begin to make changes? Well, за ингээд бид нар хуучин програмаа үүсгээл хуучин програмаараа л амьдраад байдаг гэсэн. За тэгвэл яаж бид нар одоо өөрчлөлт вэ? You have to get beyond the analytical mind because what separates the conscious mind from the subconscious mind. Яаж өөрчлөх вэ гэдэг. And that's where meditation comes in. Through the practice of meditation, you can learn how to change your brainwaves and slow them down. За тэгэн гутаа яаж өөрчлөх вэ гэхээр хамгийн чухал зүйл нь болохоор бид нарын ил ухамсар байна. Энэ талын хүн дээр бол subconscious буюу далд ухамсар байна тий. За тэгэн гут дунд нь бид нарын анализ хийгээд байгаа ухамсар байгаа. Оюун санаа байгаа. За тэгэн гут одоо бид нар энийг яаж өөрчлөх вэ гэвэл meditation буюу бясалгал хийх хэрэгтэй гэсэн. And when you do that properly, you can enter the operating system.
where you can begin to make fundamental changes. Most people wait for a crisis, trauma, disease, or diagnosis in order to start changing. Joe Dispenza's message За тэгүн гутаа бид нар эндээсээ яг хөө өөрийнхөө шин төлөвийг үүсгэж эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр бид нар өөрсдийнхөө одоо тэр crisis буюу тэр одоо гамшиг, тэгээд траума буюу сэтгэлийн шарах, за тэгээд өвчин, за тэгээд ямар нэгэн диагнозуудын оронд бид нар шин одоо паттерныг үүсгэж, шин хэлбэрийг бид нар үүсгэж эхэлнэ. За тэгээд Joy Dispenza хэлэхдээ гэж байна тий. is this. Why wait for negative things to happen? You can learn Яагаад хамгийн сонирхолтой асуулт. Яагаад бид нар сөрөг зүйлийг болохыг хүлээгээд байдаг вэ? Бид нар ингээ эерэг зүйл болоосаа гэж хүсдэг мөртлөө сөрөг зүйл болохыг хүлээгээд байдаг тий. Өөрөө ирэхгүй яна тэгчих үедээ санаа зовлтоор дамжуулаад муу юм болчих үедээ одоо машин дариулчих үедээ ч гэдэг юм уу ингээд сөрөг зүйл болохыг яагаад бид нар хүлээгээд байдаг вэ гэсэн байна. learn and change in a state of pain and suffering, or you can learn and change in a state of joy and inspiration. Most people spend 70% of their life living in survival. They live in stress. За тэгэн гутаа бид нар одоо саяных ингээд нөгөө зүрхэн ингээд хуваагдсан тийм одоо юу вэ те нөгөө уйтгарлцсан гонигдсан байгаагийн оронд яагаад happy байж болохгүй гэж яагаад сөрөг зүйл эрхийг бид нар хүлээгээд байх ёстой гэж. За тэгвэл 70% хүмүүсийн 70% нь амьд үлдэхийн төлөө нэг амь зуухын төлөө амьдраад байгаа. So they're always anticipating the worst case scenario based on past experience. They literally choose the negative things out of the infinite potential in the quantum field. За энэ дээгүү гоё юм харагдаж байна. За энэ өнгөрсөн туршлагаасаа бид нарын одоо энэ даалт хомсор за энэ зурган дээр харагдаж байгаа манайхаа дэлгэц рүү хараарай. Нэмэх хасах гэд байна те. Хязгааргүйгийн тэмдэг нэмэх хасах. За ингээд бид нарын толгойн дээр нэмэх буюу эерэг програмууд, хасах буюу сөрөг програмууд ингээд холилдоод суучихсан. Өнгөрсөн туршлагаас бид нар ингээд дүгнээд ингээд суулгаад авчихсан. За тэгвэл одоо Selecting the worst possible outcome. This is like looking at the menu. за тэгүн гутаа бид нар дандаа энэ сөрөг зүйл дээр төвлөрсөөр байгаад хамгийн сөрөг одоо outcome буюу үр дүнг өөр дээрээ авчирдаг. An endless amount of food and drinks and choosing the worst possible option. This is how it happens. Every time you recall the negative event, you produce the same chemistry in your brain and body. За тэгүн гутаа бид нар яна энэ нь болохоор юутай холбоотой вэ гэвэл нэг менюн дотор ингээ баахан хоол одоо ингээ жагсаалт байлаа гэхэд тэн дотроосоо бид нар нэг хамгийн болохгүйг нь сонгоцсонтой адилхан гэж хэлж байна. Тэгээ бид нар өдөр болгон тэр сөрөг зүйлийг бодоод дахин түүнийг мэдрээд л байх юм бол бид нар ижилхэн тийм химийн одоо уруулыг химийн сигналыг толгой руугаа явуулна тархи руугаа. As if the event is occurring again. You are sending the same emotional signals to the body. Your body is your unconscious mind in a sense. За тэгэн гутаа бид нар бие руугаа ийм сөрөг одоо яг энэ харагдаж байгаа шиг сөрөг мэдрэмжийг сигналыг явуулна. За энэ харагдаж байгаа бид нарын body буюу бие маань тэр сөрөг сигналыг энийг одоо болж байгаа мэнэ гэд мэдэрнэ гэсэн. За манайх одоохон ганцхан минут. Body doesn't know the difference. Your body thinks that the event is actually happening right now. За тэгүн гутаа бид нарын бие ерөөсөө одоо энэ би гэдэг хүн одоо энэ өнгөрсөн ямыг бодоод байгаа юм байна. Миний эзэн гэж мэдхгүйгээр энэ сөрөг зүйл нь яг одоо миний эзэнд болж байгаа юм байна гэж бодоод тэр зүйлийг танд авчрах нь байна шүү дээ. Most people are constantly recreating their negative emotional states by constantly thinking about them. So when it comes time to give up that negative emotion, they can say, I really want to change.
But the problem is that the body is stronger than the mind. За тэгэн гутаа хүмүүс маань дандаа сөрөг зүйл дээр бодсоор байдаг. Тэгсэн мөртлөө сөрөг зүйл бодоод байна, мэдрээд байна гэдэг маань одоо энэ хүний бие харж байна тийм улаан дотор байгаа. Бие маань сөрөг зүйлийг мэдрээд байгаа. Гэтэл бид нар тархиараа одоо энэ жижигхэн бөөрөнгийн буюу толгойнхаа энэ тархиараа би үнэхээр өөрчлөлтийг хүсэж байна гэж хэлдэг. Гэтэл одоо энэ хоёр зургийг харьцуулаад харах юм бол бид нарын толгой жижигхэн одоо энэ бие маань том харагдаж байна тийм. Тэгэхээр аль нь дийлэх нь одоо ойлгомжтой харагдаж байна тийм. The body has been conditioned for years to negative emotions. The body was a servant once, but now has become the master. All of a sudden, when you decide to За тэгээ бид нарын бие маань эхний ээлжинд бид нарт одоо нэг л удаа үйлчлдэг байсан бол одоо сүүлдээ давтан явсаар хагаад бүр нөгөө сөрөг мэдрэмжээ чинь бүр мастер нь болж болно. change, step into that unknown, body doesn't like it. The body would За rather тэгэн гутаа одоо энэ дээр байгаа бид нарын бие маань яг гэж танихгүй мэдрэмжийг, шин мэдрэмжийг мэдрэх гэхээр тэнд дургу гэж байна. Бид нар одоо ингэ шин мэдрэмжийг мэдрээ өөрчлөлтийг гэхээр бид нарын бие дургу. feel guilt and suffering because it feels familiar and it can predict it. За тэгэн гутаа яагаад тэгвэл тэр body буюу бид нарын бие маань ингээд юм сөрөг зүйлд дурлаад байдаг юм бэ гэхээр энэ нь бид нартай нөгөө нэг одоо хичнээн тэр чинь негатив ч гэсэн сөрөг ч гэсэн тэр маань биднэрт энэ танил байдаг гэж байна. Тэр негатив гэж үдэ сөрөг мэдрэмж маань биднэртээ танил. Unknown is a scary place for the body. За тэгээд нөгөө эерэг юм бодъё, эерэг мэдрэмжийг мэдрэх гэхээр нөгөөх нь биднэрт ингээ аимшигтай танихгүй мэдэхгүй болоод байдаг гэж байна. Тэм учраас бие маань сурцсан байгаа негатив ч гэсэн сөрөг ч гэсэн тэр хуучин юмаа мэдрэх дуртай. Into the unknown is like stepping into a deep river. Body knows that if you succeed in passing to the other side of the river, it will die. It will do anything it can to stop you. За тэгүн гутаа энэ одоо энэ гол байна тий. Тэгүн гутаа бид нарын бие буюу subconscious mind буюу даалт хумсар маань одоо энэ гол руу одоо ингээ бид нар орвол юу болох вэ гэдгийг мэдж байгаа. Юу болох вэ гэхээр бид нар одоо тэгээд усанд живж өөхөх аюултай учраас энийг аюултай гэдгийг бид нарын даалт хумсар маань мэдж байгаа. It will die. It will do anything it can to stop you. This is why the moment you start meditating, suddenly your nose starts scratching. You remember an important task you had to do, and out of nowhere, you get a memory from 20 years ago. This is your body saying, come on, just give up, and let's go back to our old miserable life. The body has a lot of tools, and it will use every single one of them. За тэгүн гутаа бясалгалаар юу болдог вэ? Яг бясалгал хийхээр юу болдог вэ гэхээр бид нар ингээ бясалгал хийгээд яг нөгөө нэг эерэг юмыг бодоод дахин төсөөлөөд ингээд ирэхээр бид нарын бие альвэ одоо ингээ бууж өгье л да хуучин амьдрал руугаа явъя л да гэж бид нарын даалт хумсар маань ингэж бид нарыг одоо урайлдаг. To stop you, the body has a lot of tools, and it will use every single one of them to stop you from entering the unknown. The unknown is the best place to create your future. За тэгүн гутаа бид нарын одоо энэ бие байна тий. Энэ бие дээр одоо мэдэхгүй тэр мэдрэмжүүд бол бид нарын хамгийн бүтээх ёстой гэрэлт ирээдүй байдаг юм аа. Easiest way to enter the unknown is through meditation. Once you are in a deep За тэгээд энэ одоо мэдэхгүй байгаа юм гэдэг маань үл тодорхой бус тодорхойгүй зүйл гэдэг маань бид нарын харвал meditation буюу бясалгалаар бид нар дээр бий болно. meditative state, you can start creating your future. What kind of new life do you want? What behaviors do you want to demonstrate? Ямар тэгэнгүүт бид нар ингээд удаан хугацаанд бясалгалаа тууштай хийгээд байх юм бол бид нар одоо өөрсдийнхөө ямар амьдралаар амьдмаар байгаа юм бэ? Ямар зан чанарыг өөрөөсөө одоо харуулмаар, ялгаруулмаар байгаа юм бэ? Тэгээд Do you want to be? ямар төрлийн хүн Simply болмоор closing юм your бэ? eyes, things or behaviors you want in your life is the best way to create your future. Гэдэг зүйлүүдийг хариулна гэсэн. Know the difference between imagination and real life experience. За энд их гоё юм ярьж байна манайхаа. За ингээд бид нар бясалгал хийгээд ингээд суугатаад толгой дотроо эдгээр асуултуудад хариулаад төсөөлөх нь шүү дээ.
Би ямар амьдралыг хүсэж байна вэ? Би ямар зан чанарыг өөрөөсөө харуулахыг хүсэж байна вэ? Би ямар төрлийн хүн болохыг хүсэж байна гэдгийг сайхан төсөөдөд мэдрээд өгөхөөрөө биднээс тэр төрлийн энерги сигналууд ялгарна. За тэгээд энэ төсөөлөл маань тэнцүү биш гэж юм. Юутай тэнцүү биш гэж юм. Бидний бодит амьдралын туршлагатай тэнцүү биш. Тэгэхээр нөгөө нэг юу гэсэн үг вэ гэвэл төсөөллийг даалд хумсар маань төсөөлөл юм уу, бодит амьдрал дээр болоод байгаа юм уу гэдгийг ялгадаггүй гэж байна. The act of imagination. You are installing the software programs of your future life. Now your brain is no longer a record of the past. За тэгэн гутаа энэ төсөөлөл гэдэг зүйлийг ашигласнараа бид нар яг одоо нэг компьютерт шинэ програм суулгаж байгаа юм шиг толгойдоо биедээ нөгөө мэдэхгүй байгаа тодорхойгүй зүйлийг тодорхой болгож өгөх нь байна. Танил болгож өгөх нь байна. Танихгүй байсан юм танил болгож өгнө. Ингэснээрээ бид нараас өнгөрсөн гэдэг зүйл явна. Now to the future. And if you keep doing it, who knows? You may just start acting like a happy person. The hardest part is to teach your body emotionally what the future will feel like ahead of the actual experience. За ингээд хийгээд ах юм бол бид нар одоо ийм шууд нэг л өдөр одоо ийм аз жаргалтай хүн болох нэ. Simply imagining it isn't enough. You need to emotionally feel it in your body. Хорошо. Одоо хэлж чинь те төсөөлөх бол төсөөлөөл суугаад ах бол ерөөсөө enough биш, хангалттай биш. Юу хангалттай гэж байна уу? Одоо энэ бүрэнки дээр хэлж чинь те мэдрэмж хангалттай. Зөвхөн төсөөлөө суугаад ах биш, бас тэрийг мэдэрч төсөөлнө гэсэн үг. Enough. You need to emotionally feel it in your body. If thoughts are the language of the brain, feelings are the language of the body. За хэрвээ бид нарын бодол бол бид нарын тархины хэл гэж үзэх юм бол бид нарын мэдрэмж бол бид нарын биеийн хэл. It is through feelings and emotions your body understands what your mind is telling you. За бид нарын бодлороо мэдрэмжээрээ бид нар биедээ бүх зүйлийг хэлж байдаг бах нэ. Don't feel anything, then it means your body isn't receiving the signal. It's like in your room, the internet. За тэгэн гутаа нөгөө нэг бясалгалаа хийгээд ахаараа мэдрэхгүй хийгээд байвал юу болох вэ? Юу ч мэдрэхгүй бясалгаад байвал юу болох вэ гэвэл энэ бол яг л нөгөө нэг таны одоо энэ мэдрэмж гэдэг зүйл чинь хаалттай байвал тэ юу болох вэ гэвэл одоо Modem is working, but you can't connect because you've turned off the Wi-Fi on your phone. за энэ маань болохоор бид нар одоо ингээ рутер байна, интернет байна. Гэтэл бид нар ингээд өөрийнхөө утасныхаа юм уу таблетныхаа интернетийг Wi-Fi-ыг хаачаад суугаад байгаатай адилхан гэсэн. Төсөөлөл тэнд явагдаад байд. Гэхдээ би мэдрэхгүй байх юм бол нөгөө нэг Wi-Fi байна, рутер байна. Гэхдээ би утасныхаа нөгөө Wi-Fi-ыг асаагаагүй те адилхан гэсэн. The moment you start feeling the emotions of your thoughts, you are connected to the internet. And you can now start downloading your future life. And you know what this means? This means you know. За ингээд бид нар хэрвээ тэр бодлуудаа тэр төсөөлж байгаа зүйлүүдтэй мэдрэмжээ нэмчих юм бол бид нар интернеттэйгээ холбогдсон гэсэн үг. За интернетэд холбогдох юм бол юу болох вэ? Бид нар нөгөө хүссэн интернетээс мэдээлэлээ дуугаа татах боломжтой буюу ирээдүгээ бүтээх боломжтой болно гэсэн. Longer need to wait for your success to happen in order to feel successful. За тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэвэл таныг амжилттай болохын тулд та амжилттай болох өдрийг хүлээх шаардлагагүй. Амжилтыг мэдрэх хэрэгтэй гэсэн. Заавал амжилттай болцоод л амжилтыг мэдрэх биш. Амжилтыг мэдэрчээд амжилтд ирнэ гэсэн үг. You don't need to wait for wealth to feel abundant. You don't need to wait for your new relationship to feel love. Хэрвээ та энэ одоо автар дүүрэн ингээ мөнгөтэй тэ элбэг дэлбэг болохын тулд та заавал элбэг дэлбэгийг хүлээх шаардлагагүй. Яг одоо байгаа газар дээрээ л та түүнийг мэдрэх боломжтой. Сайхан харилцаа одоо хосуудын харилцааг хүсхийн тулд та заавал хайрлагдсан нэгэн байх албагүй. Та түүнийг мэдрэх хэрэгтэй гэж. The quantum model of reality. The moment you start feeling abundant and worthy, you are generating wealth. The moment you start to feel it, you're beginning to step towards your future. Now this. За ингээд элбэг дэлбэг болон одоо өөр сайхан хайр дурлал ч юм уу сайхан амьдралыг та
одоо үүсгэхийн тулд, суулгахын тулд та мэдрэх хангалттай. Ингээ мэдэрснээрээ та ингээ уулын уул руу ингээд өгсөд явж байгаа. Тэр уулын орой дээр таны ирээдүй байгаа. Таны хүслийн мөрөөдлийн амьдрал байгаа. Тэр мөрөөдлийнхөө амьдрал руугаа зам гаргаад тэр замаараа дээшгээ өсөж байгаатай адилхан юм аа. Means you are becoming the creator of your future. You're no longer living as a victim and saying things like, I'm this way because of this person or that person or this experience. Тэгээд та тэгэхээр одоо бясалгалаа хийгээд өдөр болгон мэдрээд хийснээрээ та одоо энэ хохирогчийн сэтгхүүгээс одоо гараад өөрийнхөө ирээдүйг бүтээгчийн сэтгхүү рүү орно гэсэн. Жишээлбэл одоо надад тийм юм байхгүй болохоор энэ л миний зам болохоор энэ л миний хувь тавилан юм болохоор гэж нөгөө хохирогчийн сэтгхүүдээр та оршин байхаа болно гэсэн. Unfortunately, today many people are victims of their own negative thoughts from the past. Most people don't realize it, but here's the thing about thoughts. Just because you have a thought, it doesn't mean it's true. Let me repeat. За энд маш гоё юм хэлж манайха. Тэ одоо ихэнх хүмүүс одоо ингээд одоо энэ компьютерууд ингээд сууж байгаа, бууж өгөө сууж байгаа маань юу гэсэн үг вэ гэвэл дандаа сөрөг бодол боддог. За тэгээд бодлыг өдөрдох боломжгүй ч гэж бас зарим нь боддог. Тэгээд дээрэс нь хамгийн сонирхолтой нь Just be thought, it doesn't mean it's true. за бидний толгойд ямар нэгэн бодол байна гэдэг маань тэр бодол заавал үнэн байна гэсэн үг биш. Let me repeat. Just because you have a thought, it doesn't mean that you should act on it. On average, Дахиад татаад хэлээ. Надад миний толгойд бодол байна гэдэг маань тэр бодол заавал үнэн гэсэн үг биш ээ. 60 to 70,000 thoughts in one day. 90% of those thoughts are the same thoughts as the day before. Тэгэхээр бид нарт өдөрт 60,000-аас 70,000 бодлууд бодогддог. Үүний 90% нь ижлэхэн бодлууд буюу таны өмнөх өдөр бодсон бодлууд байдаг. Thoughts have something to do with your destiny. Then your life is not going to change very much because the same thought leads to the same choices. За одоо ингэж харж байна те. Ижлэхэн бодлыг бодоол ах юм бол бид нар ижлэхэн хувь тавилан бүтээн. Ингээд одоо энэ дэр харагдаж байгаа нэг цикл байна те. Хөхтөө, сааралтай. Ингээд бид нар ингээд энэ цикл дотор л эргэлдээд л байна л гэсэн үг байна. Choice leads to the same behavior creates the same experience, and the same experience produces the same emotion. За ингээд энэ бүрэнтийн юм маань юу болох нь вэ? Бид нар ингээд өдөр болгон ижлэхэн бодол бодлоод байснараа ижлэхэн сонголт хийнэ. Ижлэхэн сонголт хийгээд байснараа ижлэхэн мэдрэмж төрнө. Ижлэхэн мэдрэмж төрөөд байснараа ижлэхэн туршлагууд бий болно. Та дандаа хүндлүүлдэггүй байсан бол дандаа хүндлүүлэхгүй л явна. Дандаа мөнгөний асуудалтай очиод тулгардаг байвал тэр туршлага л давтагдана. За ингээд тэр туршлагууд яваад юг бүтээн. Мэдрэмжийг бүтээн. Түрүүн би энэ behavior-ыг юу гэж хэлсэн бэ? Зан чанарыг би түр мэдрэмжээр хэлсэн үү? Тийм байна. Ингээд энэ дөрвөн зүйлийг бид тавтаад л байна гэсэн сонголт маань зан чанар маань туршлага маань бид нарын мэдрэмжийг үүсгэнэ гэсэн. This is why it's very important to meditate so that you can become more aware of how you think, how you act, and how you feel. The more conscious you are. За ингээд бид нар бясалгал хийгээд байснараа бид нар яаж бодох вэ, яаж үйлдэл хийх вэ гэдгээ бид нар нэг анзаарахтай болж мэдэрч эхэлдэг, ялгаж салгадаг болно гэсэн үг. The less likely that an unwanted thought is going to slip by your awareness unchecked. The word meditation means to be. За бид нарын одоо нөгөө нэг хүсээгүй бодлоод ерөөхдөө баг багаар одоо ингээд бид нараас арилна гэсэн. Become familiar with. So as you become familiar with the thoughts, behaviors, and emotions of the old self, you no longer let them influence. За ингээд бид нар шинэ бодлоод, шинэ мэдрэмжүүд тэрийг ингээд бясалгалаараа хийсээр байгаад мэдэрсээр байгаад бид нар тэрнтэй танил болоод ирэхээр нөгөө бид нарын гэрэлт ирээдүй бий болно. Шинэ програм бий болно гэсэн. Instead, you start thinking new thoughts and condition the body into a new emotional state. If you do it long enough, this new emotional state will become familiar to you. Creating a new self is like creating a new garden. First, you got to get rid of the weeds and the rocks. За ингээд бид нар шинэ ингээд мэдрэмжин дээр байгаад байна гэдэг маань шинэ өөрийгөө бүтээнэ гэсэн үг. Энэ нь яг одоо нөгөө тариачин маань тариалангийн талбай дээр очиод эхлээд нөгөө газраа бэлтгэхтэй адилхан. You need to pull out the plants from the past year and you have to prepare the soil. Only after that, you can start planting.
Meditating basically works the same way. You're preparing За ингээд бид нар хамгийн эхлээд хөрсөө бэлдээд тэгээ хөрсөө бэлдснийхаа дараа тарих одоо нөгөө ажлаа эхэлдэг шиг бид нар одоо бясалгалыг хийгээд байснараа шинэ өөрийнхөө тэр үндсүүдийг тарьж өгнө гэсэн. in the garden, and it's not an easy job. Training your body to sit down and meditate is like training a wild animal or a dog. You say, sit down and wait here. But it runs away, so you catch it and bring it back. But of course, it runs away again, and you have to catch it and bring it back again. За ингээд бид нар ингээд суугаад байна гэдэг маань одоо ингээд бид нарт аюул гараад ирлээ тий арслан ч юм уу нохой ч юм уу гараад ирлээ бид нар тэгэн гот яна 7 минут өвтлээ. За чи сууж агаарай хүлээж агаарай гэж хэлэх тэгээд эсвэл одоо нөгөө нэг галзуу хурдаараа ингээд зүхтах гэсэн хоёр хувилбар байгаа. The moment you start a meditation, the body says, hey, it's 8 o'clock. You normally read emails and get angry around this time. But here you are sitting and doing nothing. You're off schedule. What is going on? За ингээд бид нар бясалгалаа хийгээд сууж хахад бид нарын би юу гэж хэлдэг вэ гэвэл бид нарыг уруу татаал тий чи юу хийж байна чи өдөрт 8 цагт нөгөө муухай бодлоо бодоод нөгөө сөрөг мэдрэмжийг мэдрээ сууж явах ёстой бидтэй гэж хэлдэг. Гэтэл бид нар ингээд сууж иснараа тэр юу хэллээ ингээд хэвийн сууж иснараа бид нар For years we have been angry together around this time, but all of a sudden you're going to change just like that. Сууж иснараа бид нар одоо нөгөө хуучин нөгөө дассан сурсан тэр зүйлдээ боломж өгөхгүй байна гэсэн. The body starts sending signals. The body is basically looking for that predictable chemical state, and it doesn't care that it's a toxic state. За тэгэн гутаа бид нарын бие хүүе юу болоод байна ингээд энэ яаж одоо ингээд өөрчлөгдөд байна уу юу болоод байна энэ гэж одоо мэдэрч гайхаж эхэлдэг. Predictable chemical state, and it doesn't care that it's a toxic state. За тэгээ энэ үед бид нараас одоо тийм шин тодорхойлогдсон шин одоо нөгөө нэг химийн урвалууд бид нарын бие дээр гарч ирдэг. Every time you become aware of what your body is doing and bring attention to the present moment, you're telling the body it's no longer the mind and you are the mind. And now your will is getting greater than the program. За ингэн гутаа бид нар одоо нөгөө байнга тэр төлөвдөө байгаа дэрнгот бид нарын одоо нөгөө бие маань анзаарч ихтэд хөө энэ ч одоо өөрчлөгдсөн байна, өөр хүн болцсон байна гэд таньж мэдэж эхэлнэ. Program. And if you keep doing this over and over again, over and over again, just like a trained dog. За хэрэг бид нар энийг дахин хийгээд ах юм бол яг л нэг нохоог The body will sit down and obey. Яг л нөгөө нохоог сургаж байгаа юм шиг дахин хийгээд ах юм бол Moment the body surrenders, there's a liberation of energy. You go from particle to wave, from matter to energy, and you free yourself from the chain. За тэгэн гут одоо зурганд харагдаж байгаачлан бид нарын бие дээр одоо шинэ мэдрэмжүүд, шинэ бодлоо, шинэ програмууд сууж эхэлнэ. Of those emotions that keep you in the familiar path. If you do this for just За тэгээд ингэж хийгээд ирэхэд бид нарын одоо энэ шинэ мэдрэмжүүд маань тэр хуучин өнгөрсөнд болж исэн тэр сөрөг бодлуудыг, сөрөг мэдрэмжүүдийг ингээд одоо хайчлаад хайж байгаа юм шиг, авч хайж байгаа юм шиг одоо destroy хийдгээ. 7 days, you will already start seeing differences in your life. You will start catching yourself more often and avoid going back to the old unhappy self. Of course, you need to repeat this process long enough until. За ингээд энийг манайхаа ерөөсөө 7 хоног хийгээд эхлэх юм бол та нар маань өөрчлөлтүүдийг харах болно гэж хэлж байна. За ингээд stop sharing яаж хийх юм бол stop share. За өнөөдрийн маань хичээл болохоор яг нөгөө өөрөө ярихаасаа илүү нөгөө нэг ингээд одоо дэлхийн нийтэд 6 сая үзэлтийг аваад байгаа. Одоо шуугуулад байгаа гэсэн. Тэр 70 хумсрын талаар товчхон тайлбарласан тэр видеог та нартайгаа бас чадах хэмжээгээр орчуулж хүрэхийг хичээлээ. Ерөнхийдөө эндээс та нар маань товчхондоо бид нар нөгөө тарих маань хуучин юмнуудаа л өгөөд хичээд юм байна. Хуучин бодлоод, хуучин мэдрэмжүүдийг л өгөөд байд юм байна. Бид нар тэрийг шин мэдрэмжээр бясалгал хийх замаар
шинэ бодлыг бодох замаар ингээд танихгүй юмыг танил болгож түүнийг байнга мэдрээд те over and over гэсэн чинь те дахин мэдэрсээр байгаад бид нар одоо тэр зүйлийг өөрийн одоо шинэ болгож авах нэ, өөрийн болгож авах нэ тий. Тийм учраас энэ бол та нарт манаас амьдралд нь хэрэг болох байхаа гэж бодож байна. Нэг удаа биш юм а гэхэд нэг удаа та нар маань гуниглаад тий. Одоо энэ хүний амьдралд чинь нөгөө гунигладаг мэдрэмжүүд байдаг шүү дээ. Уйтгарлаад, гуниглаад сууж явахдаа би яг одоо ирээдүйн өөрийгөө продюс буюу үйлдвэрлэж сууж байгаа шүү. Би ирээдүгөө би үйлдвэрлээд бүтээгээд сууж байгаа шүү гэж бид нар бодох юм бол хэн ч гэсэн өөртөө муу ирээдүг хүсэхгүй. Тэгэхээр бид нар энэ зүйлийг зогсоох одоо арга хэмжээг бидний тархимал аавна гэсэн үг. Тэгэхээр уйтгарлаад, гуниглаад надад тэр байхгүй, энэ болохгүй, тэр болохгүй гэж сууж байхдаа нэг удаа биш юм а гэхэд нэг удаад нь би болохгүй шүү. Энийг би мэдрээд сууж байна гэдэг маань би тэр зүйлийг ирээдүгөө би бүтээгээд сууж байгаа. Тэгээ далаад тусал нэмэр тэр нэг тусалч гэсэн ингээд нэмээд сууж байгаа гэдгээ ойлгох юм бол бид нар бушуухан тэрийг солиод би аз жаргалыг мэдрээ, би гоё баяр хөөргийг мэдрээ, юу намайг аз жаргалтай болгодог вүлээ, ямар бодол намайг аз жаргал руу авчдаг вүлээ, ямар дурсамж, хуучны ямар гоё дурсамж намайг жаргалтай болгодог вүлээ, миний биед гоё одоо нөгөө нэг тэр химийн элементүүдийг ялгаруулдаг вүлээ гэдгийг бодоод эхлэх юм бол бид нар өөрийн мэдлгүй тэр гоё зүйлүүдийг өөрөөсөө ялгаруулж эхэлнэ. Тэгээ энэ маань дахин давтагдсаар байгаад таныг бүтээнэ гэсэн үг. Тэгэхээр энэ ямар нэгэн эд шид биш. Энэ яг ингэж нөгөө түр хэлээд нохоог яг нөгөө сургадаг шиг те нохоог очоод одоо тэнгуү шээлгээл ингээд заад сургадаг шиг л бид нар өөрсдийгөө ингэж сургаад тэгээд өөрийгөө бүтээж програм суулгадаг байна. Тэгэхээр шинэ програм суулгана гэдэг бол тэр бол нөгөө хийсвэр юм биш. Энэ бол ингэж бид нарын давтамжаар сургалтаар нөгөө тренинг хийсээр байгаад бүтдэг ийм зүйл байх нэ. Тэгээд юу маань тасрах гад байна. Тэгээ бүгдэнд нь баярлалаа. Бүгдээрээ сайхан амраарай. Тэгээ амьдралд нь аз жаргал хүсье. За баярлалаа бүгдэнд нь.